Өглөө энэ аймаг орон нутгаас ирсэн улсуудтай уулзаж нөгөө зөвлөгөө хийж байгаа шүү дээ. Тэр асуудлаар ярьж байхад улсууд бол асуудлаа шийдээч яриач. Тэгээ ямар учраас энэ ажил хаяад байна вэ? Гэт ингэж асуудал тавиад байгаамаа. Тэгээ хүмүүс бол биднийг ажиллаа хийлгэж байгаа. Тэгээд энэ нэр нь юу болоод байна? Би ч гэсэн одоо тийм бодолтой байгаа. Би зүгээр 2 3 ухаан юм хэлэхэд миний өргөн барьцсан хуулиуд байгаа. За их хурлаар нэг сайн юм бол шилэн дансны хууль, сонсголын хууль, захиргааны ерөнхий хууль гэдэг энэ төрлийн захиргаанд үнэхээр шаардлагатай байгаа хариуцлага хяналтыг бий болгохтой холбогдсон иргэдийн оролцоо бусад бас хүсэж байгаа зүйлтэй холбоотой хуулиуд батлагдсан. Одоо ингэ хэрэгжин тэр тухай би ярьсан. Дээрээс нь нөгөө төрийн өндөр албан тушаалтнуудтай хариуцлага тооцох хууль одоо бараг жил болох гэж энэ өргөн бариад энэ асуудлыг манай бүлэг намууд авч ярмаар байна. Бид нар хариуцлага шударга ус гэдэг нэг сонгуулиар бахан ярьдаг. Тэгэхээр эннийгээ бид нар хийх ёстой. Энэ механизм, энэ тогтолцоог нь бий болгоё. За төрийн албаны хууль олон жил яриад нэгтгэхэд ярьсаар байгаад өргөн барьцсан хилцүүлэг нь яваад байгаа. Дээр нь бас нэг өргөн барьцсан хууль бол баялагын сангийн хууль байгаа. Өмнө нь одоо бөөрл сангийн яам, бүр өмнөх засгийн газраас ахуулаад яриад их хурлын гишүүд олон газар яваад ярьсаар байгаад шийдсэн шүү дээ. Тэгээ маргааш яг улс төрийн намын төлөөллөтэй уулзаад улс төрийн намын хуулийн дээр бас нэг товчхон зөвлөлтөд ойрыг өргөн барья гэж бодож байгаа. Намуудын зүгээс бас гаргасан санал байгаа. Тэрнийг яаж шийдэж гэн боломж юу вэ гэдгээр ингээд ярих юм байна. Зүгээр яг одоо ерөнхийлөгчийн зүгээс хэд юм оруулаад өргөн бариад шийдэх ийм олон асуудлууд байгаа. За үндсэн хуулийн юм одоо ингээд аягүй багтахгүй санал асуулгын асуудал гээд ингээд явахгүй бол энэ дээр одоо би өөрөө оролцоод ингээд хамтраад ажиллахад бэлэн байна. Энэ хилцүүлгийг бүгдээрээ үргэлжлүүлье. Ер нь энэ иргэний улс төрийн эрхгээ сонгуул тэгээд нам ийм хуулиас гадна тэр санал асуулагчийн иргэний улс төрийн эрхийн их чухал зүйл юм байлээ л дээ. Энтэй холбоотой асуудлыг тусад нь хуулиар ингээд зохицуулж болж байна. Одоо хэдүүлээ ажилдаа орё. Бид нар ингээд нэг хэсэг нь суугаад нөгөө хэсэг нь эцгөрөхгүй ингээд байгаад байх бол ёстой нөгөө миний хэлдгээр их хурлыг л муухай харагдуулаад байгаа шүү дээ. Энэ сонгогдсон улсуудаа муухай харагдуулж байгаа. Эрх барьж байгаа сөрөг хүчин аль альнийгаа тийм онцгой байдалтай харагдуулаад байгаамаа. Тэгээд бүгдээрээ ажиллаа хий одоо цаг маш бага үлдлээ. Энэ цагт амжуулж олон ажил шийдъя л гэж зүгээр та бүхэнд одоо хэлж байгаа. Тэгээд яг энэ парламентэд байгаа одоо их хурлын дарга тэгээд энэ хул даргаыг намын дарга учраас тэгээд ардчилсан намын бүлгийн дарга за шударгаас эвслээс яг их хурл дотроо байгаа бүлгээ хариуцж байгаа дарга нь байж байна. Ардын намаас ингээд 2 төлөөлөл бүлгээс ингээд намаас байж байна. Ирсэнд баярлалаа. За их хурл дарга. Сүүлийн 2-7 хоног улсын хурлын ажил гацж байна. За сонгуулийн хуулинд заавал өөрчлөлт оруулах гэдэг ийм шаардлага тавиад байна. Сонгуулийн хууль бол нэг намын шаардлагаар өөрчлөлт оруулах хууль биш. Энэ бол зөвшөөрсөн орцох ёстой гэж би аль намын чуулган нээлт дээр хэлсэн. Тэгээд энэ зөвшөөрсөн бол явахгүй байна. Ардын намаас бусад бүлэг гишүүд бол хурлын ажилдаа хэвээ орцож байгаа. Ардын нам бол хэвлэлээр ажил хаялаг зарлаад байгаа болохоос биш. Өчигдөр чинь хууль зүйн байнгаар ардын намгүйгээр ажил нь явуулсан. Өнөөдөр ч гэсэн зарим байнгаар ирсэн хүрэх юм бол явахаар байна. Таны ярьсан бүх хуулийн хэлцүүлгүүд бол явж байгаа. Өнгөрсөн 7 хоногийн чуулган дээрээс бүх асуудлаар зөвшөөрөл авсан. Тэр бол одоо хариуцлагагүй бүх ажлыг 5 хоногоор үйлчж байгаа. Бүх асуудлаар завсарлага авна гэж бас байх уу? Бүх асуудлаар завсарлага авахыг хоригдсан. Хэлцэж байгаас. Тэгэхээр номтой хоёр яаж авсан гэхээр асуудал болгоны илтгэлийг уншуулаад тэгээ уншсан илтгэл болгон дараа аваад ирсэн. Тэгэхээр бол хуулинд бол бас нийцчихэд байгаа. Тэгэхдээ хэмжээ хязгааргүй завсарлага авдаг байсан хууль нэмд орж гишүүний буйнаар жижиг болсон шүү дээ. Энэ их хурл эхлэх үед ардын нам их хурлын ажилд оролцохгүй байж байгаа. Тэрний ачаар бол хэмжээ хязгааргүй завсарлага зогссон. Тэр нь бол нэмд орж гишүүнийг баярлж явдаг арчсан. Энэ төрийн ажлыг бас явуулахад том туссан үзүүлсэн. Одоо бол хэлцээ ярьсан бүх хуулиуд бол хэлцүүлгэнд хэвээ явж байгаа. Өнгөрсөн 7 хоног шиг бүх асуудлаар дахиад завсарлага авчихгүй бол оны өмнө бид нар нэлээд олон юм шийдэж болохоор байгаа. За сонгуулийн хуулийн хар машин энтергээд Монголын ард түмний одоо бүр болохоо байсан юм уу гэж судалгаа хийж үзэхээр бол тийм биш байгаа.
Тэр бол одоо 12 дахь асуудал. Өнөөдөр тулгамдчаад байгаа асуудал бол ил тодын хуулиар одоо 2 хоног болчихлоо. Бараг улсын төсөвтэй тэнцүү 7 их найт өөрөг илэрхээр хөрөнгө орлого нуусан юм илэрхээр байна. Энэ бол одоо төрийн олбогд байгууллагууд өдөр шөнөгүй ажиллаж байна. Би амралт явуулах мол хэлгүүгээр татварын ерөнхий газруудад холбогдох улсуудыг ажиллагаа хэлжлээ. Энэ бол одоо чухал асуудал байна. Ард нийтийн санал асуулгын хууль, үндсэн хууль хоёр бол хугацаа өнгөрсөн учраас хэлж болохоо болжлоо. Тэгээ ил тодын хууль бол яг ондоо багтаад асуудлаа шийдэл явсан дээр үстэй тийм ээ. Ондоо багтаад асуудлаа шийдэл. Дахид сонгон барина гэж ярил энэ чинь тэгэл тэр нь хоошлоо дахиад ингэж авах байх. Ил тодын хуулийн дээр улсын хурлууд маш ойлгомжтой юу гэсэн шүү дээ. Хуулиа батлахтаа. Ялангуяа ардын намын бүлгийн гишүүдийн эсэргүүцлэр төрийн албан агчдыг хамруулахаа болсон. Одоо 38 мянган төрийн албан агч болон 48 мянган хоом мэдүүлдэг. Тэрнтэй холбоотой эхнэр нөхөр хүүхдүүд бол энэний гадна үлдчихэж байгаа. Гадна үлдээд байхад улсын төсөвтэй тэнцүү 7 их найт өөрөө илэрч байна л да. Тэгэхээр бол ямар их хэмжээний далд эдийн засаг байсан нь бол одоо харагдаж байгаа. Хоёр хууль хоорондоо зөрчилдөд байгаа юм байхгүй. Тэр бол улсын хурлын санаатаагаар коногдсон ийм асуудал байна. За ил тодын асуудлаас гадна үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал 30 хоногийн дотор хэлцэх ёстой хуулиасаа болоод хэлцэхдэггүй болсон. Тэгэхдээ энэ асуудал дээр бол ардын намтай бид тохиролцсон байгаа. Ерөөсөө саналын хуудсан дээр бичээд үндсэн хуулийнхаа өөрчлөлтийг асуучих юм бол мөнгө төгрөг гарахгүйгээр эвтэйхэн шийдэгдэх юм байна. Тэгээд тэр гарсан өөрчлөлтийг дараагийн их хурл хуульчилчих гэдэг ийм зүйл дээр бол санал нэгдсэн байгаа. За сонгуулийн хуулийг өөрчлөхдөө бол 3 бүлэг гуруулаа өөр хууль өргөн барьчаад гуруулаа ямар нэгэн одоо зөвшөлтсөд хүрэх юм бол ажиглагдахгүй байна. Тийм учраас сонгуулиас өмнө 6 сарын өмнө хуулинд өөрчлөлт оруулах болохгүй гэдгээрээ 12 сарын 6 сарын 29-нд сонгуул явсан гэхээр ерөнхийлөгчийн хоригийн 5 хоногийг асаад 12 сарын 24 гэхэд энэ хууль бүх хэлцүүлгээр ороод гараа үсэг зурагдаад ерөнхийлөгчдөд ирэх ёстой. Тэгэхээр ийм хугацаа бол үндсэндээ өнөөдөр 15 гэ бодохоор бол байх болчихдог. 16 гэ бодохоор. Тэгэхээр сонгуулийн хууль хар машинаас илүү олон чухал асуудал. Би одоо танд бас цэцгийн тухай ярих гэж бодож байна. Цэцээр бол энэ үйл хөдөлгөөнгийн барьцааны хамгийн чухал зүйлийг бол өвчнөгөө болгосон байгаа. Одоо засгийн газарч байна, улсын хурлын гишүүд байна, хууль санаачлах явьж байгаа. 8% зээл цэцгийн шийдвэрийн маргаас зогссон байгаа. Энийг бас хурдан шийдэхгүй бол энэ чинь сардаа бараг 1200 зээл авдаг байсан юм байна. Тэгэхээр 2-3 мянган өргөдөл өгөөд 1700 зээл авдаг байхад 2-3 мянган хүний өргөдөл бол таг гатсан байгаа. Шинээр авч чадхаа байсан. Санхүүгийн байгууллагууд Монгол банк санхүүгийн зохицуулахаараа Монголын банкны холбооны хэлж байгаагаар бол барьцаатай холбогдсон тэр заалтыг хуульд сэргээж оруулахгүй бол 8% зээлийг цааш төгөх болцоо боллоо. Энэ зөвхөн 8% зээлийг хамраагүй бүх төрлийн барьцаатай холбоотой зүйлийг одоо машина барьцаалын зээл авдаг зээл бас зогссон байна. Ягаад гэвэл машина барьцаалын зээл авчаад тэрийг олон банкнд авчиж зэрэг барьцаа болох нөхцөл бүрдсэн учраас бид бол ийм эрсдэлтэй зээл өгөхгүй л гэж байгаа юм. Гэх мэтээр 8% зээлтэй холбоотой, зээлийн барьцаатай холбоотой ерөөсөө энэ хашааны газар энэ хөрөнгө мөн үү биш үү гэдэг ийм тулгуур асуудал руу орсон учраас бол оноос өмнө шийдэх асуудал бол сонгуулийн хар машинаас илүү чухал маш олон асуудал байна. Энийгээ шийдэе гэж. Монгол ардын нам бол нэг зарчмын шаардлага тавьсан юм аа. Сонгуулийн хуулийг өөрчлөх ёстой гэсэн энэ улс төрийн намуудын за энэ судалгаанд оролцсон нийт одоо иргэд сонгогчдын 90 орчим хувь нь сонгуулийн хуульд итгэхгүй эргэлзээ тэнэгэлзээ байна гэсэн учраас бол энэ сонгуулийн хуулийг одоо өөрчлөх ёстой гэсэн энэ зарчмын байр суурь одоо баримталж энэ байнгын ороод болон чуулганаас бол завсарлага авч байгаа. Ер нь бол 21 улс төрийн нам нийлж нэгдээд сонгуулийн хуулийн төслийг боловсруулж их хурлын даргад өргөн барьсан. За сонгуулийн хууль хэлэлцэнэ гэдэг асуудлыг бол улсын хурлын дарга байр суурьаар илэрхийлж исэн боловч өнөөдрийн хүртэл бол
ингэж ямар нэгэн байдлаар шалтгаан тооцсоор байгаад энэ ажил бол ингээд өнөөдрийг хүрчлээ. Тэгэхээр бол Монгол Ардын намын хувьд бол ямар нэгэн төрийн ажлыг гацаасан юм байхгүй. Ямар нэгэн байдлаар ажил хайсан юм бол байхгүй. Сонгуулийн хуулийг батлаад энэ ардчлалын одоо суур зарчим болсон ил тод нээлттэй шудраг байдлыг хангасан ийм хуулийг өөрчилж батлая. Ерөнхийлөгч маань шилэн дансны тухай ярьж байгаа энэ их зөв зүйтэй ийм санаачлага. Тэгэхээр бид нар ч гэсэн ерөнхийлөгчийн санаачлагыг дэмжиж шилэн сонгуул явуулах энэ одоо саналыг бол одоо ардын нам болон улс төрийн намууд бол гаргасан. Тийм учраас бол их хурлын дараагаад 2-3 удаагийн одоо хүсэлт өргүүлсэн, шаардлага өргүүлсэн. За тооллоо. Машинаар тоолсон тооноос гараар тоолсон тоо зөөрлөө. Би бол гараар тоолсон тоо, машинаар тоолсон тоо хоёр бол яг шударгаар тоолвол зөрөхгүй гэж бодож байна. За бүр санаатаагаар зөрүүллээ гэж бодъё. Тэр гараар тоолж байгаа нөхдүүд л бодлоо үүсгдэг шүү дээ. Зөрүүлэхэд альны одоо яг сонгуулийн дүн гэж үзэх бай. Аль нэг дүн, аль нэг нь аль бисны байх ёстой шүү дээ. Тэгэхээр машинаар тоолсон дүнгээ аль бисны дүн гэж үзнэ гэдэг ийм л юмар өмнө нь сонгуул явсан. Манай энэ туршлагын олон улсын байгууллагууд үзээд за Монголын туршлага бол шудраг сонгуул явуулахад бүрэн нийцсэн маш сайн туршлага байна гэж бусад улс орн хэрэгжүүлээд явж байгаа шүү дээ. Тэгээ сонгуулийн ерөнхий оронд чинь та нар маш сайн зүйл нэвтрүүлсэн байна, сайн ажилласан байна гэдэг бүр жилийнхаа шагналыг хүртэл нөгөө парламент судлалын төвөд Лондонд байдаг төвтэй газраас олгосон шүү дээ. Дэлхийн сонгуулийн байгууллагын шагнал авсан. Тэгээд энийг судлаад явж байгаа. Энэ дээр ерөөсөө эргэлзэх зүйл баймаар юм. Ойлгомжтой шүү дээ. Машинаар тоолчих. Машинаар тоолсон юм дээр харин өмнө нь нэг ийм хардлага гараад ирсэн. Энэ машиныг тоолъё, тэр машиныг тоолъё, энэ хэсэг гэж хүний тийм субъектив оролцоо байх хэрэггүй. Шууд суглаад тухайн хэсгээр за энэ машиныг тоолъё, энэнийг тоолъё гэж тэгээд асуудал гарах юм бол баг цаашаа дахиад өөр машин тоолох ч үгүй өмнөх хуулинд ч хүртэл зохицуулалт нь сайн байна шүү. Яг 4 жилийн өмнө яг үдээд энэ сонгуулийн хууль автоматжуулсан системийн хуулийг улсын хурл гаргасан. Тэр нь өөрөө нөгөө юутай холбоотой 7 сарын 1-ний холбоотойгоор 2008 оны их хурл байгуулагдсангуудаа ажлын хэсэг гаргасан юм. Монгол Ардын намын дарга байсан инх төвшин ахлаад би бас орсон. Тэгээ ер нь тэр үеийн улсын хурл бол юун дээр тохирсон гэхээр ерөөсөө гар тооллол буруу юм байна. Маш их алдаа гардаг юм байна. Хүний хүчин зүйл, хүн ядардаг, барьдаг, санаатаагаар хэнийг ялуулах уу гэдгийг тоолдог улсууд шийддэг барьдаг. Энэ бол буруу юм аа. Бараг намын ялгаагүйгээр энэ нэг машиныг сонгосон юм. Тэгээ энэ машиныг сонгохдоо Монгол улс бол бас нэг өөр юм хийсэн байгаа. Одоо энэ машин чинь дэлхийд даяар нэг 100 мянган ширхэг хэрэглэгдэж байгаа. Манай улсад 2500 хүн байгаа. Цорын ганц Монгол улсын сонгуулийн хуулинд саналын хуудасны зургийг бүх намууд оролцогчдод өгч байгаа. Тэгэхээр намууд бол нэр дэвш 2 юм өгдөг. Нэгдүгээрт зураг, хоёрдугаарт гарсан дүн. Зураг дүн хоёр зурх юм бол сонгуулийн ерөнхий ороо тэрийг авч хэлцээд учир нь олох юм үүрэгтэй хууль байгаа. 3 удаагийн сонгуул явсан. 2012 оны улсын хурл нийслэл, 2012 оны аймаг сум дүүрэг, 2013 оны ерөнхийлөгч 3 сая 600-700 мянган саналын хуудасны зургийг нийт оролцогчдод тараасан байна. Нэг ч гомдол ирээгүй. Яг тэгвэл тэр тарааж авсан юм а гэртээ очиж тоолж байгаа. Тэр зөрүүл сонгуулийн ерөнхий ороо яа гинэ? Зөрүүл сонгуулийн ерөнхий ороо авч үзээд яг тухайн машин, тухайн саналын ороо юунаас бол зөрөв гэдгийг нэгтэл тоолго явуулах үүрэгтэй. Ийм хуультай. Тэгэхээр би бол энэ машин чи өөрөө Canon машинтай яг адилхан хар цагаан цэгийг л тэдэн харцаг тэдэн цагаан цэг байна гэж тоолдог. Тоолохынхаа явцад бүх саналын хуудас ард түмэндээ ил болгочдөг. Шилэн сонгуул гэж байдаг бол манайх шиг юм шилэн сонгуультай хуультай улс энэ дэлхий дээр байхгүй. Энэ сонгуулийн хуулинд ганцхан ямиг бид нар нууцлсан байгаа. Тэр нь одоо дэлхийд даяар явдаг универсал одоо сонгуулийн хамгийн үндсэн шалгуур байгаа. Инх болд хэний төлөө санал өгдөг л нууц байгаа. Тэрнээс сонгогчдын нэршил жагсаалтыг бүгдийг тарааж өгч जैन. Саналын хуудасуудаа бүгдийг тарааж өгч जैन. Гарсан үр дүнгээ бүгдийг тарааж өгч जैन. Энэ хооронд ямар нэгэн зөрөө гарах юм бол сонгуулийн ерөнхиөр шийдвэр гаргах хэрэгтэй байна. Манайх шиг ийм шилэн сонгуультай улсад энэ дэлхий дээр байхгүй байна. Тэгэхээр бол би энд бол 100% итгэлтэй байгаа. Одоо тараацсан байгаа 3 сая 700 мянган саналын хуудаснаас зөрсөн юм байвал авид ир гэж. Тэгвэл сонгуулийн ерөнхий шийдвэр гаргая.
Нэг ч гомдол ирэх байхгүй. Тэгээд тэр 2008 оны 7 сараас хойш манайхан сайн мэдчихэж байгаа шүү дээ. Их удаан ярьсан шүү дээ бид нар. 3 жил ярьж шуулсан тий. Монгол Ардын нам чинь эрхүүр ихч байсан 45 гишүүн тий. Тэгээд удаан яриад 3 жил би хүртэлгүүр шаардаагүй та нар одоо наадахаа. Тэгээ бид нар тэр нэг машин сонгохдоо нэг солонгосын машин сонгох уу, хаанхын машин сонгох уу гэж бүр хамгийн найдвартай гэж энэ одоо төхөөрөмжөө сонгосон шүү дээ. Хамгийн ухаангүй машин сонгосон. Тэгээ манайхан ингэж байгаа юм. Тэнд одоо байгаа тэнд Америкт одоо тэр нэг хийсэн юу байдгийм байна, патент нь байдгийм байна. Тэр одоо програм нь байгаа даа энэ төр гэдэг. Одоо гар утас гэхтэл Apple гэхтэл Америкийн компани ш тэнд л байж байгаа. Програм өгөхгүй шүү дээ. Програма одоо тэрнийг юу гэж өгөх вэ? Тийм зүйл байдаггүй. Тэгээд тодорхой сүлжээнд нэгдэж холбогдох байх юм байхгүй. Тэд нэр өөрсдөө баталгаа өгдөг шүү дээ. Цаанаас нь тэндээс тэр сонгуулийн дүнг бодлуулах ямар нэгэн тийм үйлдэл хийхгүй. Тэр баталгааг бид нар чинь бүх намууд сууж байгаа, комиссийн сууж байгаад бүгдийг авч байгаад хийсэн шүү дээ. Тэгээд техникийн хөвд бол боломжтой гэж манай шинжээчд мэрэгжлүүд дүгнээд гаргасан байхгүй. Тэгэхээр одоо унж байгаа машин ч гэсэн Япон машин унж байгаа энэний одоо тэр програм энэний кодыг өгөх тэр Японоос аваад тэр Монголын өмчин шилжүүлэх хин өгөх юм. Энэ вебсайтууд байна. Одоо энэ бүх вебсайтаа хаах уу. Энэ ерөөсөө би бол энэ бол ололт. Энэ дотор бол дутагдал байгаа. Дутагдлаа засъя гэдэг нь ярилцъя. Тэгээд ярилцаад засаад явъя. Энэнийг ингэж улс төрийн асуудал болгож ажил уяхгүйгээр цаашаа ярилцаад. Одоо сонгуулийн хууль ярихээр оруулах гэхээр ягаад оруулах нь ярихгүй гол шалтгаан. Сонгуулийн хуулийг орох одоо намуудтай ярихад хамгийн эхний шаардлага нь хар машин болчиход байгаа. Тэгэхээр хар машиныг альчсан нам одоогийн байгаа хууль нь болж байна гэж хэлэхээр тэгвэл өөр юм ярихгүй гэдэг. Ердөө гацаа орохгүй. Тэгээд орохгүй байна. Тэгээд та нар зөвхөн хуулиа ярилцъя гэх хэрэгтэй. Бүх саналын уудсыг тарааж өгч байгаа чинь дураараа гар толгой хий гэсэн. Зөрөө гаруул авч үзэл гар толгох хийх боломжтой л байна. Нэр дэвшигч чинь тэрнээс илүү ямар гар толгох нам болгон зургийг өгчөж байгаа шүү дээ. За энэ өгсөн тэгээ бүгд гэртээ очиод гар толгох. Яг хөө ардын намынх нь нэг юм буруу ойлголцоо яваад байгаа. Энэ залруулахгүй болохгүй. Сонгуулийн хууль бол намуудын хууль, нэр дэвшигчийн хууль гэж ойлгоод байгаа. Сонгуулийн хууль бол нийт 2 сая сонгогч саналын эрхтэй монголчуудын хууль юм байна. 2 сая монголчууд саналын машинд эргэлдэж байгаа зүйл ерөөсөө байхгүй. Энэ 7 сарын 1-ээс болж 7 сарын 1-ээс болж бөөн бодлон болсон энэ нэг машинаараа 3-3 сонгуул явуулчаад үр дүнд нь итгэжээд хинэн ч сонгуулийнхаа маргааш гомдол гаргаагүй. Одоо 3 жилийн дараа гаргаж байгаа нь өөрөө хачирхалтай байгаа байхгүй. Сонгогчдын хууль энэ бол тий. Төрөөс хойш ардчилсан намын бүлгээс болоод гэж ингэж яриад байна л да. Тэгэхээр бол ардчилсан намын бүлэг бол одоо хатуу байр суурьтай байгаа. Сая энэ дарагч хэллээ, та өөрөө ч хэллээ. Үндсэндээ сонгуулийг одоо шинэлэг орчин үеийн техник технологи ашиглаж хийснээр бид нэр үнэхээр 3 сонгуульд аваад өнгөрцөн өнөөдрийг хүртэл ямар ч хомдлохгүй гэдэг нь тодорхой харагдав. Одоо ямар асуудал үүсээд байгаа юм гэхлээр би тэр зөвшөлтслийн ажлын хэсэгт бол ажиллаж байгаа намаа төлөөлж. Монгол Ардын намтай 2-3 удаа уулзсан. Намын дарга нь, бүлгийн дарга нь, хаян дарга. Бид нар бол уулзсан, 2 удаа ярилцаж үзсэн. Ерөөсөө үндсэндээ хар машин дээр л байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ машиныг л гараар тоолдог болгох гэж ардын нам, ардын нам бусад намуудыг торхироод байгаа байхгүй. Тэрнээс бол үндсэндээ ямар ч маргамаг. Сая бүлгийн хурал дээр сэтгүүлчдэд бүр газар дээр нь тоолуулаад одоо санал өгүүлээд тоолуулаад гараар тоолж шалгаад үзсэн шүү дээ. Ямар зөрчил илэрээгүй. тест сонгуул явуулсан. Тий. Энэ бол бүхнийг нотлоод байгаа байхгүй. Тэгээд бүх одоо хилцэгдэх улсын их хурлаар зайлшгүй хилцэгдэх асуудлуудын хамгийн түрүүн зөвхөн сонгуулийн хуулийг тавьчаад Монгол улсын одоо ард иргэд бүгдээрээ ганцхан сонгуулийн хуулийг л өөрчлөхийг хүсэж байна гэж ингэж тайлбарлаад байгаа нөрөө үндсэндээ утгагүй асуудал. Бид нар 5 сонгуул хийхдээ 5 ууланд нь хуулиа өөрчилж ирсэн. Хууль өөрчлөх болгонд бид нарыг юу гэдгүү гэхээр өөрсөндөө тохируулсан хууль хийж яана л гэж ярьдаг шүү дээ. Тэгэд энээс бид нар зайлсхийж одоо сайн хууль гаргасан, сайн хуулийнхаа дагуу бид сонгуулаа дахиад явуулъя л гэсэн ийм ардчилсан намын байр суурь бол хатуу зогсож байгаа. Тэгээ ийм л асуудал байгаа. Ердөө ганц бид нар ардын нам 6 шаардлага тавьсан. Нэгдүгээрт нь энэ хар машиныг гар тоолох шилжүүл гэж нэг шаардлага тавьсан. Энэ бол үнэхээр хүлээж авах боломжгүй асуудал. Хоёр дахь асуудал бол бид парламентын засаглалтаа орон болсоор удаж байгаа. Гэтэл
одоо юу гэдгийг намын жагсаалтаар орж байгаа улсуудыг нам дугуйлахгүйгээр зөвхөн нэр дугуйлна. Бүгдийг мажоритар системд шилжүүлэх гэх санал дээр. Энэ хүлээлж авах хэцүү асуудал. Боломж байхгүй тий. Нөгөө нэг асуудал нь бол төрийн албан агчдыг сонгуулийн тоолгын ажиллагаанд оруулахаа болий намын төлөөллүүдийг оруулах гэдэг шаардлагаас энэ бол хуучин байсан. Болохгүй болоод тухайн үед ардын нам өөрсдөө өөрчилж энийг. Энэ шаардлага байсан. Нөгөөх нэг асуудал нь бол жижиг мажоритар болгоё гэсэн санал тавьсан. Энэ үл хүлээж авах боломжгүй асуудал. Тэгээ ийм асуудлуудыг л тавьж хаад олон намууд нийлээд байна гэж ярьж байгаа боловч үнэн чанартай энэ бол ганцхан ардын намын санал байхгүй. Эрдэл ийм зарчим явж байна. Бид нар бол хар машинаар тоолохыг эсэргүүцээгүй. Хар машинаараа тоолъё гэж. Хар машинаараа тоолъё. Үнэхээр шудраг одоо энэ хар машинд хэн бүхэн ихтэй байгаа юм бол гараар тоолох системийг бид нар бол эрхийг олгочих гэж байгаа. Бидний ярилцсан юм бол тодорхой хуваар гэж байгаа байхгүй. Бид нар гэж би ярьж байгаа юм гоо. Тэр би бол ингэж байгаа. Бид нар манай одоо намын бүлэг бол ийм байр суурьтай байгаа байхгүй бид нар. Бид нар яг өдөр дээр зөвшөлдсөхийн тулд тодорхой хувь тохирё. Жишээлх юм бол одоо 0.3% хүртэл гэдэг юм уу 5% хүртэл зөрөө гарах юм бол тоолохгүй. Тэрнээс дээш гэмэл жишээлх юм бол хэрвээ 2 дахь хүн хүсэх юм бол одоо энэ үнийг хин дуртай тоолоод явах ийм болцоогоор хангая. Тийм бол энэ Монголын нийгэмд тодорхой эргэлзээ тайлагдах юм аа гэсэн ийм өнгөс би ийм одоо шаардлагуудыг бид нар тавьж байгаа л да. Үндсэндээ бид нар бол тийм хатуу одоо ингүүл тэгвэл ингэн гэж хатуу нөхцөл бол тавиагүй. Харин өөрсдийнхөө бас байр суурийг шингээсэн тийм сонгуулийн хуулийн төсөл өргөн барьчихад хурдан хэлэлцэх ёстой. Аль болохоор том ажлын хэсэг гаргаж байгаад хэлэлцэх хугацаанд багтаах гэж амжих гэж одоо оролдъё гэсэн ийм байр суурьтай байгаа сонгуулийн хуулийн тухайд бол. За тий 38 за тэгээ одоо жагсаалтанд байгаа нэр дэвшигчийн одоо уртлын цифрыг сонгогч дугуйлаад зөвхөн нам эрен бэлдэг биш одоо нэр дэвшигчийг сонгогч эрен бэлдэг байхаар тэгтээ тэр саналаа өгсөн нэр дэвшигчийн дугуйлсан бас намд нь өөрт нь очгоо болж очдөг байх. Ийм сонгуулийн одоо тогтолцоотой списикт байгаа хэсгийг тим маягаар зохион байгуулж болохын гэх мэтчлэн. Ер нь хэд хэдийн их сайн саналууд байгаа. Би бүгдийг тооцох юм байлээ. За бид нар бол энийг аль нэг юмтай уйж зүүж тийм арай хатуу нөхцөл болгоогүй. Харин ерөнхийдөө хурдан хэлэлцээ. Аль талын 3 бүлгээс гурвангаас нь өөр хувилбараа өргөн барьсан байгаа шүү дээ. Дундаа том ажлын хэсэг гаргаад явъя гэсэн ийм л байр суурьтай байгаад байгаа. Бусад төр хөндөгдөж байгаа асуудлууд дээр бол одоо ерөнхийлөгчийн дурдсан асуудлууд дээр манай бүлгийн тухайд бол ер нь ихэнх бүлэг дээр ярьсан шүү дээ. Яриад дэмжихийн дэмжигээд зарим нэгэн одоо бас яхаа өөрчлөлтүүд байна. Энэ дээр нь сайжруулъя, энийг дахиж ярих гэсэн саналууд гарчил байдгийг. Тэр эдрийн яриад одоо энэ намрын чуулган дуусахаас өмнө хурдан их үр дүнтэй ажлууд хийх хэрэгтэй байна. Яг нарийн дээр хаврын чуулган бол одоо сонгуул руу орчих учраас хуралдаж баргаж чадахгүй. Энэ одоо намрын чуулган дуусах хугацаанд төлөвлөсөн ажлуудаа дуусгая гэдэг. Тэгж ярьж байгаа. Сонгуулийн хуулийн хугацаанд нь багтаа намуудын санхүүжилтийн тухай хууль, намуудын тухай хууль байна. Энэ эдрийг даруйхан хурдан явуулъя гэсэн ийм байр суурьтай байгаа. Энэ юун дээр сонгуулийн тоолгын систем дээр бол хууль одоогийн байгаа хууль явуулж байгаа хуулийн дээр зохицуулаад сонгуул зохион байгуулж байгаа байгууллагатайгаа яриад шийдэхэд ерөөсөө болохгүй юм байхгүй бол гэж хараад байгаа. Энэ сонгуулийн хууль гэдэг бол хамгийн түрүүн сонгогчийн эрх ашигын тухай асуудал байгаа шүү дээ. За сонгогдох гэж байгаа хүн тэр сонгуульд оролцож байгаа намуудын эрх ашиг бас байгаа. Тэр эрх ашигаа мэдээд тусгадаг. Тийм учраас сонгогчийн эрх ашигын асуудал шүү. Энэ гараар тоолно гэдэг бол манайх шиг энэ боломжийн одоо тэр нэг сонгуульд өгсөн бүх санал хэн өгсөн нэр нь байдаг. Хэн одоо хэдэн санал авсан, хэн хэдэн санал хүчингү болсон, хэн хэдэн санал авсан гэдэг бүх хүн сонгуульд нэр дэвшүүлсэн байтугай, нам нь байтугай гэр бүлийнх нь суугаад тоолох боломжтой. Тэгээд зөрүү гарах юм бол сонгуулийн ерөнхий хороонд тавиад тэр техникээс болсон байна уу, юунаас болсон байна гэдгээ нягтлах юм боломж байгаа. Энэ дээр ерөөсөө битгий эргэлзээрээ үүнийг ололт гэж үзэж байгаа. Нэг Монгол улсын ололт гэж үзэж байгаа шүү гэдгийг нэгдүгээр хэлмээр байна. Хоёрдугаарт энэ сонгуулийн хууль одоо саяын ойлгож байгаагаар эн чинь 6 сарын 25 өмнөх сонгуульч хийзээ бол 12 сарын 6 сарын 28. Энэ одоо эх жилийн 6 сарын 28-наас өмнө сонгуул болсон л байна гэж үзэж байгаа. Сонгуул болно. Одоо бүгдээрээ энэнийг бас нэг тогтъё. Энэ хоошлуулна, урагшлуулна гэдэг ингээд байдаг. Та нар сонгуулийн хуулиндээ өөрчлөлт оруулах чадахгүй бол 12 оныхоо явуулсан
сонгуулийнхаа хуулиар сонгуульч нь явна. Бүгдээрээ энэнийг нэг ойлгоё. Одоо нэгдмэл ийм ойлголттой бол 6 сарын 28-наас өмнө сонгуул болно. Сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулж чадахгүй бол 12 онд явуулсан сонгуулийнхаа хуулиар сонгуул маань явна. Өөрчлөлт оруулж чадах юм бол тэр өөрчлөлтийн тухай мэдээлэлээ ард иргэддээ хүргэнэ гэдэг нэг ийм зүйл дээрээ тогтъё. Дээрээс нь нэг хэлэх юм бол ардын нам ардчилсан намын шударгаас эвсэл олон жил улс төрд оролцоод асуудал шийдээд ингээд яваад ирсэн юм улсуудаа. Одоо та бүхэн бол энэ бусад асуудлуудаа ярилцаад мөн одоо энэ ярих шаардлагатай сонгуультай холбоотой асуудлууд байгаа бол ярилцаад ингээд шийдээд явах хэрэгтэй. Уг нь өмнө нь бас л шаардж илсэн л сонгуулийн хуулиа бид нэг л сургамж авдгийг. Уг нь сонгуулийн хуулийг бол сонгуул болсны дараа 1-2 жилийн дотор ч юм уу 90 жилийн дотор нь баг асуудал байвал ярьчмаар юм байна да. Өмнөх сонгуулийнхаа сургамжийг тэгчээд сонгуульд ингэж тулгаж ер нь ярмааргүй юм байна гэж нэг ингэж тогтоод байдаг. Тэгээд эднийг шийдэж чадлагүй явсаар байгаа л удаа сонгуулийн хууль боловсрох байх олон ингэж явсаар байгаад ийм болчлоо л да. Тэгэхээр одоо бол ер нь сонгуулийн хуулиа баталж гаргах гэдэг бол нэлээд хүндрэлтэй болж байгаа шиг байна. Гэхдээ энэ чиглэл рүү бас нэг ажиллаад үзээрэй. Түрүүн хүмүүсийн ярьж байгаа одоо энэ 12 сар дуусахад ерөөс 16 хоног байгаа. За ингээд 31 мегэн гэдэг дараа нь шинэ он гарлаа гэдэг ингэхэд цагаан сарын өмнө завсарлана гэж бодлоо гэж тооцох юм бол ерөөсөө нэг 40 хоног амралтын өдөр нь ороод шүү дээ. 40 хоногийн л юм боломж байна шүү дээ. Нэг 5 6 7 хоногийн л асуудал байгаа. Тэгээд энэ дээр маш их олон асуудлууд цуглдсан байна. Харин ч их хурл бол бас хүндрэлтэй энэ нөхцөлд улс төрийн энэ орчинд олон асуудлыг яриад зохицоод шийдээд яваад байгаа шүү. Би бол баярлж байгаа. Тийм учраас одоо харин тэр хариуцлагатай холбоотой улс төрийн нам, тэр одоо төрийн алба, тэр баялагын сан, тэгээд тэр бусад асуудлуудыг ингээд шийдэх хэрэгтэй. Та нар яг очиод ярихад бол хүн бол одоо мөнгө асуухаасаа илүүтэй хариуцлага асуух шүү. Шудраг ёсны тухай асууж эхлэн шүү. Иргэдийн эрх өөрсдөд нь одоо ямар боломж байна гэдэг ийм асуудлууд л гарах байх. Тэгэхээр бүгд сонгуульд олон удаа орж исэн улсууд мэдж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар нэг жаахан хөрснөөсөө холдсон байна уу юу? Ер нь нэг намын үйл ажиллагаа явуулаад их хурлд ингээд ороод ингээд ирэхэд бас нэг хөрснөөсөө жоохон холдох гээд тэгээд нэг тойрсон хүрээлсэн хэсгийнхаа тэр санаа бодол хамгийн зөв гэсэн нэг юм бодол төрөөд идэгий шүү. Бас энэнийг өөрөөр одоо бодё. Тэгээ маргааш намын хуулиар ярилцъя гэж бодож байна. Ардын нам оролцоод мөнх утааргаа та нар гарын өсгөх зураа 4-5 асуудал тавьсан. Тэр тухай ярина шүү. Одоо дахиад өөр санаа онооны тухай асуудал байхгүй шүү. Энэ хуулиа өргөн барина гэдгийг бас хэлье. Асуудал байгаа бол маргаашийн тэр уулзалтан дээр бас ярилцъя гэдгийг бас хэлье гэж ингэж бодож байна. Одоо тэгээ өнөөдөр бас ажлын өдөр та нар чинь завгүй байгаа. Би энэ та бүхнийг их сайдыг ярина. Их уяад яах вэ? Тэгээд өнөөдрийнхээ байнгын хорооныхоо хурлаас эхэлж ороод ажлаа цаашаа хэдүүлээ явуулъя. Ярилцъя. Би энийг л одоо хэлэх гэсэн.